байцгаана уу гэж байгаа. Амар амгалангийн эзэн өөрөө танарт бүхий л аргаар үргэлж амар амгалан сойрхог. Эзэн та бүгдтэй хамт байг. 2 дугаар Тесалоникийн 3:16. За өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө гэрчлэлийг бас хуваалцъя гэж бодсон юм. Ер нь эдгэрлийн үе таалга олон янз байдаг. Тэгээд бас дотор нь бүгдийг хэрэглэх тохиолдол ч юм уу, зарим нь хэрэглэх тохиолдол ч байдаг. Тэгэхээр би нэлээд хүнд өвчнөөр өвцөн л доо. Тэгээд тэр өвчнөө яг 17-8 онд л илэрсэн болохоос биш яг сүүлд нь бодохоор нэлээд эрт 2004-5 онд Солонгост байхад эхэлсэн байдیں۔ Нэг удаа теннис тоглож байсан чи гинт миний хөл нэг талын хөл нэг талын гар хөдлөхгүй болсон. Тэгээд одоо өсөжсэн ч юм уу хөдөлж чадахгүй л саналтаар сууж агаад намайг сэгсэрсэн байгаа л хүмүүс тэгээд залбирсан. Тэгээд эмнэлэгт авчирсан гэсэн чинь хит мэдрэлийн ядаргаа олсон байна гэдэг. Тухайн үед би Солонгост Кайстгээ сургууль сурч байсан. Тэгээд уг нь ширээний тест тоглож ирсэн. Тэгээд очсон. Тэгээд тусал тэгээд за саунд ч бас юм одоо мьон байна. Тэгээд бас өөр юу ингээд бүрэн шинжилгээ хийсэн байгаа. Тэгэд яг тухайн үед бол яг оншин олоогүй. Гэтээ тусал хийлгүүлсэн чинь тэгэд би давхраа гайгүй болцсон маа. Тэгээд дахиад нэг жоохон байжгаад бас нэг удаа тоглосч бас гар гинт хөдлөхгүй болоод би аркадад даахгүй болцсон байсан. Тэгэд нэг удаа явах гэжсэн чи бас бүдэрч унаад хөлөө ингэхгүй болгосон байсан. Ингээд бодохоор энэ болохоор нэг хит ядаргаа болох үед миний тэр одоо өвчин сэтэрдэг байсан гэдэг би анзаарсан. Тэгээд тэгж яагаад маш их цус алдсан. За ингээд дараа нь бүр парализ буюу саажаад унсан байгаа би нэг өдөр. Тэгээд бүр юус хөдлөхгүй хөдөлжсэн. Тэгээд хамаарч ярьж чадахгүй энэ булчин бүх сулдарсан байсан. Тэгээд тухайн үед би тэр өвчтөй байх үед би Харвардын судалгааны төсөл дээр Монголд ажиллаж исэн. Тийм учраас бас эмнэлэг дээр их ойрхон байсан учраас эмчлээс бас нэлээд зөвлөгөө аваад тариад тусал юу гэдгийг хийлгүүлсэн. Гэтэ бас ажил ихтэй байсан болохоор би хүчлээд ажиллаад байсан байгаа. Тэгж жагаад хамгийн сүүлд би сонгуулийн даат өгөгдөл дээр ажиллаад одоо нэг наадмаар бас ажиллаад тэгээд яг наадмаар ингээд хүмүүст ингээд цайлаад яг байжсэн чинь би шөнө зүүдлээд өглөө зүүдлж жагаад нэг эвгүй зүүдлсэн ингээд харсан чинь яг үүндээ амар том өрөөнд маш том биетэй тийм одоо чөтгөрх юм уу тийм зүйл зогсож байсан. Тэгээд би тэр нөхрийг одоо зайл гэд хөөгөөд дууссан чинь ер нь унсан. Тэгээл унаал амсгал боогдсон унсан. Ингээд миний өвчин эмнэлгээр одоо очисон байгаа, эмнэлэг дээр очисон байгаа. Тэр өдөртөө яг аргалаад гэртээ байсан боловч ер нь сүүлдээ бүр оройн гээд ямар ч одоо хөдөлгөөнгүй болсон. Эмчнэрээс онлайн олохгүй байсан. За тэгээд олон байх чадлаараа боломжтой бүх эмнэлгүүдээр явсан. За тэгээд залбирсан. Хатуу хамаацад маань тусалж хүртэл намайг хаалгаанд ус оруулсан. Орос руу явж хаалгаанд орсон. Яг нь ер нь сайжирсан. Гэтэ ингээд бүр эдгэрчихгүй эмнэлгээс эмнэлгийн хооронд яваал. Тэгэл жоохон л одоо асуудал болонгууд өвдөд идэг гэсэн маа. Тэгээд би яг одоо эдгэрлийн бэлэг авьяастаа хүний бичсэн номыг уншсан, бичлэгүүдийг үзсэн. Тэгээд дээрэс нь бас би тэр нэг чөтгөр харсаасаа айсан, айд санаад бас байсан. Айцаа хөөсөн. За тэгээд мэдлэгийн үгнүүдийг олж авсан. Тэгээд итгэгчийн эрх мэдлийн тухай нэлээд ном зохиол уншсан байж байгаа. Тэгээд нэлээд олон арга хэрэгжилж энэ бүхний ард гарсан. Бараг 3 жил гаруй тэмцсэн баг. Ер нь бол тэгээд 18 оны яг 9 сар гэхэд бол би ямар ч хэлсэн ингээд нөгөө цөл дээр явж чадахгүй хүн төшүүлдэг хаяад ингээд эргэж өгцөн чадахгүй байсан юм маань шатаар гүгэд иргсэн. Эзэн супер натуралаар эзэн бурхан те итгэрсэн байгаа Назарын Есүс эрдэмтдээр нууч эдгэр одоо те цусны өвчин чи эдгэр ч гэдэг юм уу биний юм татварчтай ирж гэдэг юм уу их мэтлэн би ер нь залбирлуудыг хийсэн. Тэгэхээр тэрнээс өмнө үнэхээр эзэнт өгөгдсөн Есүсийн нэрээр эзний өгөгдсөн их мэдлийг нэлээд би уншиж ойлгосон. Тэгж эдгэрсийнхаа дараа би гэртээ ирээд нөгөө мэдлгүүдээ хуваалцж эхэлсэн. Би нэг 21 хоног баг ууланд хүмүүстэй ярихгүй интернет дээр байхгүй бүр ингээд амар амгалан болоод тэр үедээ бас би өвчтөй байсан. Гэхдээ ингээд Библийг уншихаас гадна бүр унтаж амраад эзний дуу хоолойг сонсох гэж хүлээгээд нэлээд тэгж байсан байгаа. Тэгээ би амьдралдаа ер нь эзний дуу хоолойг чангаар нэг юм уу хоёр л сонссон байдаг. Их чанга сонсох гэж бити хичээгээрээ голцоо би Библийн үгээр
хүмүүсийн мэдлэгээр одоо видеогоорч гэдэг юм уу тийм ингээд зөндөө олон аргаар би эзнийг үгийг сонссон, ойлголтуудыг авсан байдаг. Тэгээд бурхан бас нөгөө Христийн биеийг одоо ашиглахыг бас хичээдэг гэдэг бас бодож олох хэрэгтэй. Тэгээд тэрийг ойлгох хэрэгтэй гэж үсмээр байна. Тэгээд итгэлийн хаалгын тухай олон хаалгуудын талаар бүгдийн нэг бүрчлэн тайлбарсан подкастууд хийсэн. Энэ бол яг та бүхэнд оршил болоод би тэр олон аргуудыг бүгдийг хэрэгэлсэн байгаа. Тэгээ пастор ахлагч ч юм уу, дахлагч хүн залбирсан, одоо зөвлөх хүн намны төлөө залбирж исэн, олон хүмүүс бас залбирж исэн. Гэхдээ хамгийн гол нь яг эзэн өөрөө бас яг эзний итгэлийн тухай ойлголтыг би хүлээж авч чадахгүй байгаа юм байна. Эзнийг хөдлөх гэж оролдохоо болоод би өөрөө бурхан бол намайг Иесусийн шарахаар бүр эдгэрсэн юм бэ. Харин тэрийг яаж хүлээж авах вэ гэдэг дээрээ анхаарлаа хандуулсан чи илүү хурдан эдгэрсэн байгаа шүү. Тэгэхээр энэ бүхнийг та хоёрын өвчтөй байгаа бол миний итгэлийн тухай подкастуудыг бүр сонсороо. Тэгээд миний ингэрчлэл бас танд бас одоо үнэхээр одоо найдваргүй өвчтөй байгаа бол бас тус болох болов уу гэж бодож байна. Тэгээд Назарын Есүс Христосийн нэрээр Иесус Христосийн шарахаар эдгэрсэн гэдэг ойлголтыг тэр хүн үнэхээр хүлээн авах болохоос сонсогч нэгэн. Тэгээд альва өвчин яг одоо энэ цаг мөчид нин даруйдгэх Назарын Есүс Христосийн нэрээр. Амен.